Улирлын тэмцээний Бурятийн харваачид ялалтаар өндөрлүүллээ. Оросын холбооны улсын аврах шалгаруулах тэмцээнд тус багийн гол төрөлт алтан медаль хүртэж, улсынхаа хүчрхэг сургуулиудын нэг гэдгээ дахин баталсан юм. Энэ удаагийн тэмцээнд бид сайн оролцлоо. Гэхдээ цаашид сайжруулах зүйл бий. Багийн бэлтгэлийг үргэлжлүүлнэ. Би багтаа 1-р сарын 1-ээс ажиллаж эхэлсэн. Ирээдүйд үр дүн улам сайжирна гэж найдаж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Алдар Цибикжапов төрүүлж, багийн тэмцээнд Бурятийн эрэгтэй эмэгтэй шигшээ багууд хоёулаа алтан медаль хүртэлээ. Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд 31-р зуны олимпийн наадмын мөнгөн медальт Инна Степанова багтсан юм. Бид бүгд сайн оролцлоо. Гэхдээ тамирчдад үргэлж илүү амжилт хэрэгтэй байдаг. Бид илүү их бэлтгэл хийж, зуны улирлыг илүү амжилттай дуусгахыг зорж байна. Илүү олон алт медаль авахын төлөө хичээнэ. Бурятийн шигшээ баг энэ удаагийн улсын аваргад багийн дүнгээр 1-р байр эзэллээ. Манай өсвөрийн тамирчид сайн амжилт гаргаж, олон медаль хүртсэн нь баярлууштай хэрэгэ. Энэ удаагийн ялалтын хамгийн чухал шагнал нь олон улсын тэмцээнд оролцох эрх байлаа. Ялагчид Оросын холбооны улсын шигшээ багт багтаж, эх оны 2-р сард Алдар Цибикжапов Европын насанд хүрэгчдийн аврах шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг хамгаална. Мөн Бурятийн залуу харваачид Европын өсвөрийн аваргад оролцох юм. Байкальский бор цуслангийн захирал сайн үйлсэд дэмжлэг үзүүлсэн номинацид шагнал хүртлээ. Тус цуслангийн хэрэгжүүлсэн Байкальский бор дах хүүхдийн эрүүлжүүлэх хөтөлбөр төсөл шалгаруулалтад ирсэн бүтээлүүдээс шилдгээр тодорсон байна. Манай туслан хүүхдүүдийг эрүүлжүүлэх чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн жил бид сувлал эрүүлжүүлэх цуслангийн төрөлд шилдгээр шалгарч 1 жилийн хугацаанд 2100 хүүхдийг эрүүлжүүлсэн юм а. Энэ бол бидний хийж буй сайн үйлс юм. Нийгэмд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж байгаа бизнес эрхлэгчид тэр дундаа нийгмийн бизнесийн шилдэг санаачлагууд ч шагнал хүртлээ. Энэхүү уралдаан нь бизнесийг дэмжих, бүс нутгийн доктортой бизнесийн төслүүдийг хөгжүүлэх зорилготой. Энэ уралдаан жил бүр зохион байгуулагддаг. Энэ жил 27 төсөл ирснээс 7 номинацид 7 ялагч тодорсон. Хүмүүсийн амьдралыг илүү сайжруулж буй бизнесүүд юм. Сайн технологи номинацид робот техник програмчлалын клуб ялалт байгуулав. Мой бизнес төв олон арга хэмжээ зохион байгуулж хүмүүст мэдээлэл өгч холбооны түвшний уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлдэг. Мөн сурталчилгааны материал бэлтгэхээс эхлээд грантад оролцох боломж хүртэл янз бүрийн тусалцаа үзүүлдэг юм. Уралдаанд оролцогчид бүгд 50,000 рублийн мөнгөн шагнал, мөн захим орчинд сурталчилгаа хийх, арга хэрэгслийн сургалтад хамрагдах сертификат гардан авсан юм. Яркий пример. Ард түмнүүдийн нэг нэгдлийн тод жишээ бол Чуваш ардын чулаа тоглоом юм. Чулууг агаарт шидэж унгахгүй барьж авах энэ тоглоом нь гарын эвсэл, хурд зохицлыг хөгжүүлдэг. Вероника Тимофеева уг үндэсний тоглоомыг багаасаа тоглож сурчээ. Энэ бол маш эртний үеэс үед уламжлагдсан ирсэн үндэсний тоглоом. Баяр ёслолын үеэр тоглодог бөгөөд Чуваш сурангуудын багууд хүртэл бүрдэж эхэлсэн. Наадмын үеэр Тополар, Эвенк, Бурят, Африк, Хятад болон бусад үндэстний төлөөлөлт нэгэн тойрогт бүжиглэж, Орос ардын уламжлалыг өвлөнтэйгчид ч гэсэн нэгдэн оролцжээ. Залуучдын ордонд болсон энэхүү үйл ажиллагаа олон үндэстний найрамдлыг илтгэв. Энэ бол маш эртний тоглоом. Үндэсний тоглоом учраас үеэс үед уламжлагдсан ирсэн. Нэг ёсны спорт гэж хэлж болно. Баяр ёслолын үеэр энэ тоглоомыг тоглодог бөгөөд Чуваш сурангуудын багууд хүртэл бүрдэж эхэлсэн. Бурят дам, Масленицын наадга, казакуудын сэлэнтэй тоглоом, ард түмнүүдийн уламжлалын тухай танин мэдэх асуулт хариултын тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа баярыг чимлээ. Нээлтийн үеэр Йохор бүжиг, балалайкуудын аялгаутай ээлжилж, ардын дуу хуур, бүжгэн, эв нэгдлийн уур амьсгалыг бүрдүүлв. Сибирийн энэ бүс нутагт 150 гаруй үндэстэн эв найрамдалтай амьдарч байна. Энэ бол бие биенийхээ түүх, ахуй, соёлыг судлах, танин мэдэх том боломж юм а. Бид хамтдаа байхдаа илүү хүчтэй байдаг.
Участвовали пришедшие на праздник. Наадамд ирсэн зочид ардын тоглоом зугаа цэнгэлт идэвхтэй оролцлоо. Ийм арга хэмжээг эх хүмүүжид ард түмнүүдийн эв нэгдлийн жилийн хүрээнд бүтэн жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна. Специально для программы «Новости». Презентация картин Өөр байгалийн хязгаарын улсын их сургуулийн олон улсын уран бүтээлийн төвд суралцаж байгаа. Орос, Хятад оюутнуудын уран зургийн үзэсгэлэн нээлттэй хэлээ. Энэхүү үйл ажиллагаа Хятадын ерөнхий консулын газрын төлөөлөгчид болон түнш байгууллага болох Хэлун Цянцян мэрэгжлийн урлагийн дээд сургуулийн төлөөлөгчдийн айлчлалтай давхцсан юм. Тус төв 2024 оны 9-р сард Приоритет 2030 Алс орнод хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан байна. приоритеты 2030 Дальний Восток. Өөр байгалийн хязгаарт дахин ирж байгаадаа баяртай байна. Манай сургуулиуд 3 жилийн турш хамтран ажиллаж, урлаг, боловсролын салбарт мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн. Цаашид 2 их сургуулийнхаа суурин дээр урлаг, дизайны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хамтын платформыг хөгжүүлэхийг зорьж байна. В сфере искусства и дизайна. По словам ректора ЗАБГУ, укрепление между... Их сургуулийн удирдлагын хэлснээр олон улсын хамтан ажиллагааг өргөжүүлэх нь хөгжлийн стратегийн чухал чиглэл болжээ. Гадаад оюутнуудын дийлэнх нь бүгд наримдах Хятад ард улсын иргэд бөгөөд тэд боловсролын болон урлагийн чиглэлээр суралцж байна. Харин Сянцян хүрээлэнд урлагийн боловсрол практикт суурилсан байдлаар хөгжсөн бөгөөд оюутнууд хотын орон зайн дизайны төслүүдэд бизнес, орон нутгийн захиргаатай хамтран оролцдог туршлагатай. Опыт необходимо внедрить и в нашем регионе. Манай Хятадын түншүүд соёл урлаг бүтээлч үйлдвэрлэлийн салбарын багш бэлтгэхэд ихээхэн сонирхолтой байна. Дизайнын чиглэлийн сургалтыг бэхжүүлэх нь чухал. Учир нь бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжил эрчимжиж, хотын орчныг илүү сонирхолтой, тавтахтай болгох шаардлага нэмэгдэж байна. Китайские студенты практикуются в изобразительном... Хятад оюутнууд уран зургийн дадлага хийхин зэрэгцээ Оросын соёлыг танин мэдэж байна. Магистрант Гоюн өөр байгалийн байгалыг тосон будгаар өөрмөц хэв маягаар дүрсэлжээ. который он сравнивает с собиранием конструктора Лего. Оросын уран зургийн соёл, дүрслэх урлаг надад маш их таалагддаг. Ялангуяа тосон будгийн техник хамгийн их сонирхол татдаг юм. Би уран бүтээлч болж зургаараа дамжуулан Орос Хятадыг холбохыг хүсэж байна. Мөн ирээдүйд их орондоо дүрслэх урлаг зааж эхлэхдээ Оросын их сургуульд олж авсан туршлагаа Хятад оюутнуудад дамжуулна. А супруги Джао... Гэр бүлийн хос Жао Шаоло, Тэн Сяо Ленар, Хэлун Цянци урлагийн мэргэжлийн дээд сургуульд аль хэдийн багшилж байна. Чао Сүн улсын үеэс үүсэлтэй Бо Хао хэв маягаар мэргэжсэн уран бүтээлч юм. Энэхүү хэв маяг нь тод хансан өнгө, шувуу, амтэн, цэцэг зэрэг байгалийн дүрслэлээр гоо сайхан эв нэгдлийг илэрхийлдгээрээ онцлог. Красоту и гармонию. Би Оросын соёлыг Хятадын уламжлалт боо хуваа хэв маягаар илэрхийлж сурахыг хүсэж байна. Одоо үнийг судалж байгаа. Миний зурган дээрх тоор нь манай соёлд эрүүл мэнд, урт наслахыг бэлэгддэг хүчтэй бэлэгдэл юм. Тоорын дүрслэл нь ерөөлийг илтгэдэг. Зарим талаар миний арга барил нөхрийнхтэй төстэйч би хөвчлэн досон будгаар ажилладаг. Энэ зурагт би туулайн бүр дүрсэлсэн. Энэ нь Хятадын уламжлалт хоолны нэг, мөн туулайн бүр гэсэн үг Хятад хэлэнд ад жаргал гэсэн үгтэй ойролцоо дуудлагатай тул ийм утга бэлэгдэлтэйгээр зурдаг. Энэхүү үзэсгэлэн нь өөр байгалийн хязгаарын улсын их сургууль болон Сянцян институтын удирдлагын хэлэлцээний албан бус эхлэл боллоо. Уулзалтын үр дүнд харилцан дадлага хийх боломжтой шинэ боловсролын хөтөлбөрүүдийг боловсруулах эхний алхмууд тавигджээ. Тунгалаг мөсөн блокуудыг уран чадварлаг хөдөлгөөнөөр сийлж, мастерууд янз бүрийн дүрс бүтээж байна. Үлгэрийн ертөнцид л ийм байж болох мэт. Энд мөс уран бүтээл болж хуурчээ. Уран бүтээлчдийн хөдөлгөөн бүрт мөсний нарийн ширхэгт үүрмэг агаарт цацран хийсэн. Ийм наадам зохион байгуулах санаа Якутийн анимацийн Току Фест наадмын үеэр төржээ. Зөвхөн тохирох улирлыг л хүлээх үлдэж байв.
Сэдвийн хувьд анимацийн киноны холбоотой хамтран ажилласны дараа зорилгоо илүү өндөрт тавьж Союз мультфильм студийн бүтээлүүдийг сонгож байна. Союз мультфильм. Энэ төсөл Якутийн анимацийн Току Фест наадмын үеэр бий болсонд бид баяртай байна. Хүүхдийн Току сувгийн урилгаар Союз мультфильмийн захирал Борис Машковцев Якут улсад ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа Якутийн анимацийн студиуд Току сувг болон Союз мультфильмийн хоорондын цаашдын түншлэлд нөхөрлийн үндэс болно гэж найдаж байна. Старейшей анимационной компании «Союз мультфильм». 90-летие Союз мультфильмийн 90 жилийн ойн олон хүний сэтгэлд хоногшсон хүүхдийн киноны баадруудыг дахин дурсах сайхан боломж болжээ. Анимац ба мөсөн баримлын хослол энэ бүс нутагт аль хэдийн танил болсон зүйл. Иймээс наадмын зочид зөвлөлтийн сонгодог анимац болон уран баримлын уламжлалын нэгдлийг мэдрэх боломжтой. Бид бүгд хүүхэд насандаа умбана. Харин хүүхдүүд аж зээнэр маань хуучны анд нөхөд найзуудтай минь танилцсан. Шүүгчдийн өмнө нийт 10 баг оролцож, Союз мультфильм студийн баатруудаас сэтгүүлсэн өвөрмөц мөсөн баримлуудыг танилцуулна. Уран баримлчид гинжин хөрөө, цүүц болон бусад багаж ашиглан бүтээлээ урлаж байна. Манай багт Оранжевая корова хүүхэлдэйн кино ногдсон. Энэ бол 2018 оны орчин үеийн бүтээл. Би үзэж байгаагүй. Дөрүүд нь том хүүхэлдэйн хэм маягтай, тэмч нарийн төвхтэй биш юм. продлится фестиваль до 7 февраля. Наадам бэлэн болсон баримлуудын танилцуулга болон шагнал гардуулах ёслолоор өндөрлөн. Харин мөсөн бүтээлүүд сая сарын талбайд хаврын дулаан эртэл хадгалагдаж, эд шидийн уур амьсгалыг үргэлжлүүлэх юм а. Надежда Саханская, Семен Семенов, Джул Накентьев, Якутск. Шанхай хотод экологт ээлжийн амьдралын хэв маягийг дэмжих олон нийтийн урамшууллын хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ нь бонусын зарчмаар ажилладаг. Жишээлбэл, зорчигч хувийн автомашинаар явахын оронд метро сонгуул, оноо цуглуулж, дараа нь тэрнийг хэрэгцээтэй зүйлээр солих боломжтой. Шанхайчуудын нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулсан нийт үзүүлэлтийн 82% нь нийтийн тээврийн ач холбогдолтой холбоотой байна. Шанхай тээврийн системийн гол тулгуур болохын хувьд бид зорчигчдод өөрсдийн бага нүүрс зөрөгчийн хувь нэмрийг үнэлэх боломжтой механизмыг бий болгосон. Метрагаар зорчсон километр бүр нүүрс зөрөгчийн уул мөрийг CO2-ийн эквивалентаар 97 граммаар бууруулдаг. Ингэж хөрөмтлүүлсэн нэгжийг бодит урамшуулалт хувиргүүлдэг. Үүний зэрэгцээ сэргээгдэх их хүсрээр захилгаан үйлдвэрлэх ажлыг өргөжүүлж, манай объектууд дээрх нарны захилгаан станцууд 267 сая киловатт цаг цэвэр эрчим хүч үлдэрлээд байна. Энэхүү нүүрс төрөгчийн арилжааны системийг Шанхай байгаль орчин эрчим хүчний бирж хариуцдаг. Иргэд нүүрс төрөгчийн оноо цуглуулж, дараа нь тэрнийг ашиглах боломжтой. Бид ногоон үйлчлэгийг тооцоолоод зогсохгүй бодит хөрөнгө болон хувиргаж байна. 2025 оны эцэсгийхэд оршин суугчдад дижитал йон, аялын багц зэрэг 100 гаруй төрлийн урамшуулал санал болгож 530 мянга гаруй хүсэлт ирсэн. Хуримтлагдсан оноо 2 чиглэлд ашиглагддаг. Компаниуд экологийн үүргээ биелүүлэхийн тулд худалдаа авдаг бол шүүх байгууллагууд байгаль хамгаалах нөхөн төлбөрийн хэлбэрээр ашигладаг. Ингэснээр систем өөрөө санхүүждэг. Шанхайд нүүрс төрөгчийн уул мөрийг бууруулахад зориулсан музей хүртэл ажилладаг. Энэ нь бага нүүрс төрөгчийн амьдралын хэв маягийг өдөр тутмын шийдэлтэй холбож, юу идэх, юу өмсөх, хэрхэн зорчихыг харуулдаг. Төслийн санаачлагчдын хэлснээр Шанхайн загварыг дэлхийн бусад том хотуудад хэрэгжүүлэх боломжтой жишээ гэж үзэх нь нэмэгдэж байна. Энэ систем бүхэлдээ блокчейн технологид суурилсан тул нүүрс төрөгчийн кредит бүр ил тод хамгаалагдсан байдаг. Одоо бид энэ дуршигдсан загварыг өргөжүүлж, хог дахин боловсруулах, цахилгаан хэмнэх зэрэг ахуйн шин салбаруудыг холбон дүүрэг бүрт нүүрс төрөгчийн зах нээж байна. Ингэснээр иргэдийг оролцуулсан ногоон хотын бодит тогтолцоо бүрдэж байна. Ингэснээр Шанхай нүүрс төрөгчийн хөтөлбөр нь хүн бүрийг оролцуулан өдөр бүр уур амьсгалын зорилгод хувь нэмэр оруулах боломжийг харуулж байна. Алиса Косюк, Джан Сыжань, Сижитян. 2026 он Хаян хотын дорны сансрын бомбтад цэрээр 1С Пужинг амжилттай хөөргснөөр эхэллээ. Шандун мужийн эргээс хийсэн энэ хөөргөлт сансрын бомбын ачаалалтай ажлын хуваарийг эхлүүлсэн юм.
Түүний гол давуу тал нь Хятадын анхны хөдөлгөөнт далайн хөөргөх платформ бөгөөд өнөөдрийг хүртэл Чанчжин 11 Пужингийн хөөргөлтийг багтаасан нийт 12 даалгаврыг гүйцэтгээд байна. 2026 оны эхлэл баярын өмнөх үе таарсан ч бидний хувьд маш ачаалттай хэвээр байна. Литваны удирдлага дор баг хариуцлагатай хөөргөлтөд бэлтгэж байна. Далайн хөөргөлт нь уян хатан байдлаараа давууч платформын найдвартай ажиллагаа, багийн мэргэжлийн ур чадварт өндөр шаардлага тавигддаг. Манай гол онцгой систем бол динамик байрлал тогтоох технологи. Энэ хөлгийг гүн усанд 3-5 метрийн алдаатайгаар тогтвортой байлгах боломж олгодог юм. Мөн аливаа цаг агаарын нөхцөлд аюулгүй ажиллагааг хангахын тулд их биеийг бэхжүүлэх, засвар үйлчлэг хийх ажлыг зэрэг явуулж байна. Далайн хөөргөлтийн гол давуу тал нь үр ашиг юм. Хаяанд хэрэгжүүлсэн бомбд үйлдвэрийн интеграц загварын ачаар үйлдвэрлэлийн шугамаас гарсан Пужинг бараг шууд хөөргөх боломж бүрддэг. Үүнийг Orion Space компани туршлага харуулж байна. Тус компани угсралт туршилтын цэхэд дэлхийн хамгийн хүчрхэг хатуу түлштэй Gravity-ийг Пужингийн хөөргөлтийн бэлтгэл явагдаж байна. Одоогор бид кабелийн сүлжээг бэхэлж байна. Энэ Пужингийн мэдрэлийн систем гэж хэлж болно. Мянган утас бүх модулыг холбож өгөгдөл болон эрчим хүч дамжуулдаг. Эдгээрийг хамгаалахын тулд тусгай шилэн дууц ашигладаг. Хамгийн жижиг гэмтэлч даалгаврыг зогсоож болцсохгүй юм. Харин энэ бол толгойн бүрхүүл. Агаар мандалд нэвтрэх үед үүсэх ацрах, ачаалал, температурын нөлөөнөөс хамгаалдаг. Эцсийн шалгалтын дараа бэлэн Пужинг бомбдод хүргэж босоо байрлалд угсран хөөргөхөд бэлтгэн. Манай технологийн гинжин илхээ маш оновчтой. Угсралтын дараа Пужинг 1-2 цагийн дотор бомбдод хүргэж тэндээс хөөрөх платформд байрлуулдаг. Үйлдвэрлэлээс хөөргөлт хүртэлх хугацаа ойролцоогоор 7 хоног. Энэ хурд нь бараг 7 хоног бүр хөөргөлт хийх боломжийг бүрдүүлж, хиймэл дагуулын сүлжээ байгуулахад ач чухал ач холбогдолтой. Хаян хот зөвхөн Пужингийн бааз төдийгүй хиймэл дагуулын үйлдвэрлэлийн төв болон хөгжиж байна. Жишээлбэл Star AI компани дорны бүхнийг харагч нүд нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан дэлхийн хиймэл дагуулын сүлжээг байгуулахаар ажиллаж байна. Тус системийн анхны аппарат Yantai 2 2024 онд эндээс амжилттай хөөрчээ. В 2024 году. 2026 онд 2 гиперспектрийн болон өндөр нягтралтай хэд хэдэн хиймэл дагуул хөөрөхөөр төлөвлөж байна. Бид 40 гаруй орны 110-аас дээш байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд Омонд зориулсан хиймэл дагуул хөөргөсөн туршлагатай. Цаашид ойрох дорнод Африк, Латин Америк болон бусад бүс нутагт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зорж байна. На Ближнем Востоке, в Африке, Латинской Америке и других регионах. Сүүлийн жилүүдэд сансрын дэд бүтэц хурдцтай хөгжиж, Хятад улс дэлхийн сүлжээг дэмжих зорилгоор илүү олон хиймэл дагуул хөөргөх ажлыг эрчимжүүлж байна. Үүнд уян хатан аюулгүй арилжааны далайн хөөргөлт чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай сансрын бомбд Хятадын хуурай газрын сансрын дэд бүтцийг нөхөж, тойрог замд хүрэх уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Гол технологийн ололтуудын нэг нь Пужингийн удирдлага болон далайн хяналтын систем юм. Энэ жил бид далаагаас шингэн түлштэй Пужин хөөрөх технологиг туршиж, салбарын нэгдсэн экосистемийг хөгжүүлэхэд анхаарна. Одоогоор Хаян хот шингэн түлштэй Пужинг далаагаас хөөргөж, буцаан булгах үндэсний анхны платформ баригдаж байна. Ирэх 2 дугаар сард Хятад улс анх удаа ийм төрлийн арилжааны далайн хөөргөлтийг амжилттай гүйцэтгэхээр төлөвлөж байгаа нь сансрын арилжааны салбарын шинэ үеийг эхлүүлэх үйл явдал болох юм. Александр Яровой, Сюй и CGTN.